Harvard-ийн их сургуулийн хамгийн удаан үргэлжилж байгаа нэг судалгааны талаар би сайхан сонссон байхгүй юу? Хүний аз жаргалын тухай судалгаа. Тэгээ тэр судалгаан дээр ямар хүн одоо аз жаргалтай амьдралдаа сэтгэл хангалуун байдгийн бэ гэдгийг судлаад үзсэн чинь энэ нь ерөөсөө ч одоо ашиг орлого, амжилт, нийгмийн байр суурь, ажил, албан тушаал зэрэгээс шалтгаалдаггүй юм байна. Хамгийн чухал үзүүлэлтүүд нь тухайн хүн өөрийн хамгийн дотны хүмүүстэйгээ буюу аав ээж, үр хүүхэд, хань ижил зэрэг хүмүүстэйгээ сайхан харилцаатай байгаа эсгээс шалтгаалт юм байна гэдэг үр дүн гарсан бэлээ. Тэгээд тухайн хүн хэдийн ингээл амжилттай, орлоготой, өөрийн гэсэн бизнестэй, алдартай байсан ч гэсэн хэрвээ ойр дотны хүмүүстэйгээ тийм ч таатай харилцаатай биш бол тэр хүн маш их ганцаардаг, маш их гуниглдаг, сэтгэл готролд орд юм байна. Харин хэдий тийм одоо нийгмийн байр суурь тааруу ч юм уу орлого багтаа байсан ч хамаагүй тэр хүн өөрийн одоо хамгийн ойр дотны хүмүүстэйгээ хань ижилтэйгээ найз нөхөдтэйгээ өөр хүүхэд аав ээжтэйгээ сайхан харилцаатай байдаг бол тэр хүн аз жаргалтай амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддсан байна гэсэн тийм үр дүн гарсан бэлээ. Тэгээ би энэ дээрээс яг ганцаарл гэдэг бол ер нь л сэтгэл гутралын хамгийн гол шалтгаануудын нэг юм байна гэдгийг яг ойлгож авсан байхгүй юу. Яад гэхээр хүн ингээд одоо сайн юм ч хийсэн бай, муу юм ч хийсэн бай хүний одоо яагаад тухайн үйлдэлийг гаргаж байгаа. Одоо жишээ нь бид нар бүгдээрээ тэ өдөр болгон ямар нэгэн шийдвэрүүдийг гаргаж идэг. Тэр бүх шийдвэрүүд нь юун дээр тулгуур юунаас шалтгаалдаг вэ гэхээр бид нар бүгдээрээ бусдаар хайрлуулахыг л хүсэж идэг, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж идэг. Тэрнийхээ үндсэн дээр заримдаа муу юм хийдэг, заримдаа алдаа гаргадаг, заримдаа сайн үйлийг хийж идэг гэдэг би юмд үлдэнд хүрсэн. Тэгсэн чинь би одоо нэг юм ном уншиж байгаа байхгүй юу? Доктор Беки Кеннедигийн Good Insight. Та хэд маань одоо доктор Беки гээд Instagram дээр дагаарай. Маш гой одоо зөвлөгөөнүүдийг өгдөг. Тэгээ би энэ номыг бүр ингээд уншина гэж зөндөө удаан бодож явж байгаад одоо уншиж байгаа. Гэхдээ арай дуусгаагүй байгаа. Тэгээ энэ номын 4-р бүлэг дээр нь attachment буюу ээнэгшлийн тухай маш гой тайлбарласан байсан. Тэгээ би энэ тэр бүлгийг уншичаад нээнэгшил гэдэг чинь ямар чухал юм байсан бэ гэдгийг олж одоо ойлгосон байхгүй юу. Тэгээ энэ ээнэгшил болон энэ Harvard-ийн судалгаа хоёр хоорондоо ингээд маш гоё эвлүүлдэг тоглоомыг ингээд нийлүүлж байгаа юм шиг яг гоё таарч исэн. Тэгээ би яг тэр нэг хоорондын тэр огтлцож байгаа байдлыг ингээд олж хараад тэгээд тэрэндээ ингээд маш их баярлаад гэх юм уу. Нэг гоё юм ойлгож аваа. Тэр нэг гоё ойлгосон юм аа. Өнөөдөр та хэдтэйгээ ярих гэж сууж ийн. Тэгээд өнөөдөр миний энэ Momcast podcast-ийн маань 3 дугаар улирлын хамгийн ихний дугаар эхэлж гин, шинэ улирал эхэлж гин. Тэгээд подкаста хийгээгүй зөндөө удсан байна. Шинэ бичлэг ерөөсөө YouTube дээр оруулж чадаагүй. Бас Instagram дээр ч гэсэн ерөөсөө янз бүрийн шинэ мэдээлэл, шинэ постуудыг оруулж чадахгүй яваадсан. Бараг сүүлийн 4 сар гаруй хугацаанд те юу яасан бэ? Ерөөсөө шинэ бичлэг дээр оруулаагүй байна. Яагаад тэгэхээр манай хүүхдүүдийн зуны амралт эхэлсэн. Тэгээ хүүхдүүдэд хараад ерөөсөө завгүй байлаа. Тэгээ би тэд бас Монгол яваад манай охин бас 1-р ангид ороод ингээд амьдрал маань ингээд маш олон өөрчлөлтүүдтэй нүүр тулаад тэгээд ерөөсөө завгүй яваад байлаа. Тэгээ өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг хийж чадахгүй байгаадаа бас ингээд жоохон тиймхэн байсан. Гэхдээ одоо ингээд одоо охин маань сургуультай тасж гин. Тэгээд одоо гайгүй даалгавар малгаараа хийдэг болоод эхэлсэн чинь одоо л нэг юм ингээд YouTube-тэй зориулах цагтаа болж байгаа даа бүр үнэхээр их баярлж байна. Яагаад гэвэл би чи ингээд шинэ юм сураад, судлаад ямар нэгэн зүйлийг ойлгож авчаад тэрийг ингээд бусдтай хуваалцаж явахдаа хамгийн их аз жаргалтай байдаг хүн баггүй юу? Би баг ингээд шинэ юм сураад тэрийг хүмүүс зааж өгөх гэж төрсөн юм болов гэж надад бүр тийг санагддаг байхгүй. Тэгээд өөрийнхөө хамгийн дуртай юм хийж чадахгүй би баг 4 сар гэдэг чи 120 30 хоног болцсон байгаа байхгүй юу? Тэгээд тэгээ энэ хугацаанд над би бас ингээд өөрийнхөө дотоод сэтгэлийн үнэн байдлаадтай ингээд нүүр туллаа. Өөрийнхөө ганцаардалтай нүүр туллаа. Гэхдээ тэрнийхээ хүчинд бас энэ ганцаардлыг даван туулаад тэгээд одоо ерөөсөө ганцаардал гэдэг зүйлээс би ямар их айдаг байсан гэдгийг олж хараад тэгээд одоо тэрийг эдгээгээд тэгээд ерөөсөө ганцаардлаас айхаа болсон. Яагаад тэгэхээр би чи ингээд зөндөө олон ингээд стори оруулаад YouTube дээр ингээд бичлэг оруулж явахдаа ингээд өөрийнхөө одоо бусадтай ярих хэрэгцээ гаргаж идэг юм байна. Яг тэгэл би гэртээ сууж байгаа бүх ээжүүд, гэртээ хүүхдээ харж байгаа бүх ээжүүд энэ мэдрэмжийг авдаг тийм ингээд маш их ганцаардлын мэдрэмж ингээд найзууд нь тоохоо болцсон юм шиг, ямар ч найзгүй болцсон юм шиг, тэгэл ингээд ямар ч тийм зориггүй болцсон юм шиг яг нэг тийм сонир мэдрэмжийг мэдэрдэн штэ. Тэг би яг тэр мэдрэмжээс цугтаахын тулд энэ YouTube, энэ Instagram, story дээр хөтлөөд байсан юм байна заримдаа.
гэдгээ ойлгосон. Харин одоо болохоор би тэгээд яг ингээд YouTube хийх боломжгүй, стори оруулах боломжгүй, Instagram ингээд утас сухаад ах боломжгүй. Яг хэдэн сарын хугацаанд ингээд хүүхдүүдтэйгээ байсан чинь би чинь ингээд яг өөрийнхөө үн төрхтэй нүүр тулж байгаа байхгүй юу? За би чи ерөөсөө ингээд нэг сайндаа одоо дуртайдаа би энэ бүхний хийгээд байгаа биш юм байна. Би энэ ганцаардал гэдэг мэдрэмжээс цугтаахын тулд би энэ Instagram-ыг хөтлөж байгаа юм байна. Ганцаардал гэдэг мэдрэмжээс цугтаахын тулд би энэ YouTube сувга хөтлөөд байгаа юм байна гэдгийг ойлгож олж харсан байхгүй. Одоо бол би яг тэрийгээ ингээд эдгээгээд тэр ганцаардалтайгаа нүүр тулаад яг одоо бол би ингээд маш их дурлаж хайрлаж байгаа учраас YouTube дээр бичлэг оруулж байна. Би маш их дурлаж хайрлаж байгаа учраас Instagram-да story post оруулна гэдэг яг нэг тийм одоо шилжилтийн үе тэр тийм одоо face руу орж ийн гэж ойлгож болох нэ. Тэгээд одоо ингээд YouTube дээр эргэж ирж байгаа. Маш их баяртай байна. Та хэд маань бас надтай хамт байгаарай. Зөндөө олон гоё энэ хугацаанд сурсан, ойлгосон, мэдсэн, уншсан номнуудаасаа ингээд та хэдтэйгээ хуваалцгаад зөндөө олон сэдвтэй, шин сэдвтэй, шин санаатай ингээд гоё догтлол дүүрэн иргэн ирж байна. За, тэгээ би одоо яг энэ ном Good Insight-ийн нэгшлийн тухай болон энэ Harvard-ийн судалгаа хоёр хоорондоо яаж хэрхэн холбогдож байгаа гэдгийг ингээд олж харсан гэсэн шүү дээ. Тэгэхээр ингэдгийм байна. Энэ номон дээр нэгшлийн тухай ингэж бичсэн байгаа хгүй. Хүн одоо ямар төрлийн нэгшилтэй байгаасаа шалтгаалаад амьдралын тухай, өөрийнхөө тухай, ертөнцийн үзлийн тухай болон бусад хүмүүсийн тухай тийм ихтгэл үнэмшил бүрлдэж байт юм байна. Тэгээ тэр ихтгэл үнэмшил дээрээ тэр нэгшлийн төрөл дээрээ тулгуурлаад ирээдүйд ямар хүнтэй хандлан суух уу? Ямар хүмүүстэй найзлах уу? Өөрийгөө ямар хуу байдлаар дүгнэн сэгнэх үү гэдгээ шийддэг юм байна. Тэгээ би яг энэ номыг уншаад бас өөрийнхөө нэгшлийн төрлийг ингээд таних авсан. Би бас яг ч тийм эрүүл нэгшилтэй хүн биш байсан юм байна. Би яг гэвэл угаасаа тийм одоо эрүүл тийм харилцаатай тийм гэр бүл төсөөгүй манай аав бол нэлээд тийм ширүүн одоо хүүхдүүдэд зодддаг, загнадаг тийм хүн байсан учраас би бас миний нэгшлийн төрөл маань миний одоо хань ижлээ сонгох, найз нөхдөө сонгох, өөрийгөө үнэлэх зэрэг мэдрэмжүүд маань ингээд маш том нөлөө үзүүлсэн юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд бид нар бүгдээрээ одоо аав ээж хүний хувьд хүүхдүүдээ ирээдүйд сайн хүнтэй уулзаж гэрлэж одоо сайн хүмүүстэй найзаж нөхөрлөөсөө гэж хүсдэг шүү дээ. Тэгэхгүй бол ингээд зарим найз хүмүүс чи ингээд муу хүүхдүүдтэй найзлал байдаг, муу хүмүүстэй найзлал байдаг. Найзууд ингээд өөрийг нь доош нь хийгээл, өөрийг нь ашиглаал байхт чинь тэр бүхнийг ингээд мэдээд байгаа мөртлөө энэ хүн надтай найзлахаа болчвол би бүр ганцаардаж байхын оронд ийм одоо намайг ашиглаж надтай муухай хандж байгаа ч хамаагүй энэ хүнтэй ингээл найзлсаар бай гэд ингээд тэсэд яваад байдаг хүмүүс байдаг. Эсвэл саяхан бид нар ингээд зөндөө олон аимшигт хэрэгүүдийг ингээд сонслоо штэ тий. Нөхөр нэхнэрээ ингээд яаж зовоож байгаа, яаж ингэж одоо амийг нь бүрлэгж байгаа тухай ингээд янз бүрийн аимшигтай мэдээлэлүүд ингээд Facebook дээр явсан байлаа штэ. Би ингээд нөгөө хүүхдүүдээ юу яагаад хүүхдүүдийн хажууд уцаа баг оролдохын тулд ингээд бүх сошиал хаягуудаа устгацсан байхгүй юу. Тэгэхэд би өөрөөсөө тэрийг мдээгүй байсан чинь сүүлд сая сарын өмнө Facebook-ээ ингээд буцаага татаад орсон чинь тийм амар хэрэгүүд зөндөө гарцсан. Амар постнууд ингээд явцсан. Тэгээ ямар амар юм бэ гэж бодоо. Бид нар бүгдээрээ хүүхдүүдээ ингээд тийм одоо муу хүмүүстэй уулзраасаа гэж эргэжтэй ч байсан, эмэгтэй ч байсан хүсэхгүй шүү дээ. Тэгэх юм бол тэгж одоо хүсэж байгаа учраас бид нар энэ нэгшлийг ойлгочих юм бол хүүхдүүдтэйгээ ийм сайхан харилцааг үүсгээд хэрвээ бид нар хүүхдүүдтэйгээ эрүүл одоо нэгшилтэй, эрүүл attachmentтай, эрүүл сайхан харилцаатай болж яг тийм connection буюу ийм сэтгэлийн холбоосыг үүсгэж чадах юм бол бидний хүүхдүүд ирээдүйд том болоод ерөөсөө муу хүмүүсийг ингэж хань ижил найз нөхдөөрөө сонгохгүй юм байна. Энэ бүхний үндэс суурьны нэгшил гэдэг зүйл байгаа юм байна гэдгийг олж харсан байхгүй юу? Яагаад гэвэл бид нар сая Harvard-ийн судалгааг сонслоо шүү дээ, тий. Сайхан одоо ойр дотны хүмүүстэйгээ сайхан харилцаатай хүмүүс аз жаргалтай амьдралдаа сэтгэл хангалуун амьдрдсан байна гэдэг тийм бүр 85 жил судалж ийж энэ дүгнэлтийг ингээд гаргаад бидний өмнө ингээд аз жаргалын түлхүүрийг бидний гарт ингээд өгцөн байх шүү дээ. Тэг гэхээр бидний хүүхдүүд ингээд ирээдүйд ойр дотны хүмүүстэйгээ аав ээжтэйгээ өөрсдийнхөө үр хүүхдүүдтэй өөрсдийнхөө хань ижил найз нөхөдтэйгөө сайн харилцаатай байх хэсэг нь ямар нэгшилтэй юм бэ гэдгээсээ шалтгаалт юм байна гэдгийг би энэ Good Insight гэдэг номыг уншаад ойлгож мэдлээ. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ бид нар
Хүүхдүүдэд бид нар яаж ийм эрүүл энэгшилтэй өсгөх юм бэ гэдгийг би ингээд уншиж судалж үзлээ. Тэгсэн чинь энэ номон дээр ингэж бичсэн байна л да. IFS гэдэг юм байт юм байна. Internal Family System гэдэг. Бидний дотор, сэтгэл дотор маань ингээд олон төрлийн дотоод бие гэдэг зүйл байд юм байна. Янз бүрийн сэтгэл хөдлөл бүрээс ингээд гарч ирдэг. Ууртай үед би ямар байдیں۔ Баярлсан үедээ, гунигэлсэн үедээ, ганцаардсан үедээ, эсвэл айсан үедээ, жаргалтай үедээ ингээд бусдыг хайрлаж байхдаа би ямар байдгийм бэ гэдэг ийм олон төрлийн дотоод бие бидний дотор байд юм байна. Тэр бүх олон төрлийн бие маань одоо аав ээж асран хамгаалж байгаа хамгийн дотны хүмүүст маань хүлээн зөвшөөрөгдөж байвал бид нар эрүүл энэгшилтэй болж өсдөг юм байна. Харин хүлээн зөвшөөрөгдөхгүй байвал бид нар одоо ийм эрүүл биш insecure attachment гэж англиар хэлдэг юм л да. Эрүүл биш энэгшилтэй болоод тэр маань бидний ирээдүйн одоо амьдралд маш томоор нөлөөлж идэв байна. Өөртөө ихтэй байх уу, амьдралыг сайн сайхнаар харах уу, бусдаас ингээд одоо өөрийн хүсэж байгаа зүйлийг асууж чадах уугүй юу гэдэг нь. Одоо жишээ нь би өөрийнхөө энэ номыг уншаад энэгшлийн тухай ингээд судлаад үзээд би өөрийнхөө энэгшлийг ингээд олж харж таньсан чинь би ерөөсөө бусдаас ингээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг асууж чаддаггүй юм байна гэдгийг олж харсан байхгүй юу. Би хэрвээ ямар нэгэн зүйл надад хэрэг болоод надад ийм хэрэгтэй байна. Надад ийм ингээд одоо аваад өгөөч гэдэг ч юм уу те. Одоо нөхрөөсөө би ийм ахуулмаар гэдэг ч юм уу. Надад ингээд мөнгө хэрэгтэй байна гэж асууж ерөөсөө чаддггүй байсан. Яагаад гэхээр тэр нь бас л миний ингээд аав ээжтэйгээ ямар харилцаатай манай гэр бүл яаж өссөн бэ гэдгээс ингээд шалтгаалцсан байгаа байхгүй юу. Тэгээ би тэрийгээ ингээд олж хараад за би чи ингээд ойр дотны хүмүүсээсээ тусламж гуйж болох юм бэ штэ. Би чи ойр дотны хүмүүсээсээ ингээд ямар нэгэн юмыг ингээд асууж хэрэгтэй байгаа зүйлээ илэрхийлж болох юм бэ штэ. Гэт би ингээд өөрийнхөө энэгшлийг ингээд эрүүл болгож хангааж чадчих واخхой. Тэгэхээр бид нар өөрийнхөө энэгшлийг ингээд ямар төрлийн энэгшлтэй юм бэ гэдгээ олж хараад тэрийгээ ингээд эдгээчих юм бол бид нар цаанаасаа хүүхдүүдтэйгээ одоо эрүүл энэгшлийг үүсгэж чадна. Цаанаасаа бид нар ямар ч асуудалгүйгээр хүүхдийнхээ бүх одоо зан авир одоо сэтгэл хөдлөлүүдийг нь хүлээн зөвшөөрч чадна. Тэгэхээр хэрвээ одоо чинь ингээ хүүхэд нь ямар нэг юм хэрэгтэй байлаа те. Хүүхэд гэдэг чинь ингээ амьдралын талаар бүх зүйлийг мэдэхгүй юм чинь ингээ янз бүрийн зүйлийг аав ээжээс нэхэнтэй одоо жишээ нь өглөө сэрэнгуутаа чихэр идэн, зармаг идэн, жимс идэн, бичээ идэн гэл. Тэнгуут үгээ өглөөний цанд ийм юм ингээ шууд үлэн дээрээ идэж болохгүй гэж тайлбарлах юм бол хүүхэд чинь ингээ жоохон юм чинь бас сайн ойлгохгүй. Тэнгуут гүчи яасан одоо задарсан гэдэг ч юм уу те. Битээ чи юм хачин юм яриад чи. Бол яхараа чи ингэж юм ухаам нэгтэй мэгтэй ингээд шууд өгөөсгээд загнаад эхлэх юм бол хүүхэд тэндээс одоо ерөөсөө зааваш намайг бодсон доо миний эрүүл мэндийг бодсон доо энийг ингээд одоо надад өгөхийг хориглоод байна гэж ерөөсөө мэдэж хүлээж авдаггүй юм л та. Харин би ингээд хүсэж байгаа зүйлээ илэрхийлж ерөөсөө болохгүй юм байна. Би хүсэж байгаа зүйлээ илэрхийлэх юм бол хин ч намайг хайрлахгүй би ганцаардаж үлдэх юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрд юм байна л та. Хүүхдүүд чинь ингээд дөнгөж төрөөд ерөөсөө ингээд бие даан амьдрах чадваргүй 100% одоо эцэг их асран хамгаалагчаас хамааралтай амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдийн хувьд амьд үлдэхийн тулд хамгийн түрүүнд хамгийн ойр дотны тэр аав ээж ах эгч тэр асран хамгаалагчдынхаа сэтгэлд нийцэж байх нь бүр амин чухал тийм одоо survival mode байд юм байна л та. Тийм учраас ингээд аав ээжийнхээ сэтгэлд нийцхийн тулд аав ээж нь юуг үгүйсгээд байна, юунд дургуцаад байна, ямар зан үйлдэлийг нь ингээд хориглоод уурлаад үгүйсгээд байна гэдгийг тэр зан төлөвүүд, зан авируудаа, тэр нэг сэтгэл хөдлөлүүдээ ингээд дараад эхэлдэг юм байна. Яг үндэ ингээд хүн болгон уурлна, гуниглна, тэ заримдаа дургуун хүрнэ. Яг заримдаа баярлна, заримдаа ингээд маш их аз жаргалыг мэдэрнэ. Бүх сэтгэл хөдлөл тэ ингээд айдас гих мэд бүх сэтгэл хөдлөл бид бүхний дотор байгаа. Гэхдээ бид нар өөрсдөө тэр одоо сэтгэл хөдлөлүүдэд дотроо хүлээн зөвшөөрч чадаагүй бол хүүхдийгээ тэдгэр сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг нь бас зөвшөөрч чаддаггүй юм байна л та. Бид нар өөрсдөө тэр сэтгэл хөдлөлөөсөө айгаад байгаа учраас ингээд гонигтай үедээ одоо айдсыг мэдэрсэн үедээ ууралсан үедээ тэр сэтгэл хөдлөлүүдээ өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй өөрсдөө тэрийгээ ингээд одоо менеж хийж чадахгүй
зохицуулж чадахгүй, сураагүй, хинч зааж өгөөгүй учраас бид нар хүүхдүүдээ бас яг тэдгээр сэтгэл хөдлөлөө ингээд илэрхийлэхэд нь эсэргүүцээд шууд загнаад ингээд шууд хаачт юм байна. Болчи яхаар ингээд одоо жишээ нь ээж би яагаад юундаа айдгийн зүгээр яв одоо чи чадна гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд одоо ээжтэйг ингээд наалтах га тэрвэрүүлэх гэдэг. Йоо чаргууцалцчих юм а ядгаатай айлыг цаашаа гэдэг ч юм уу. Тэгэнгუთ ингээд хүүхд чинь тэр бүхнээс яг өөрийнхөө байж болохгүй байна. Аав ээж юу туртай байна. Миний асран хамгаалагч дотны намайг асарч хамгаалж байгаа хүмүүс миний ямар зан авирыг хүлээн зөвшөөрж байна. Ямар зан авирт маа дуртай байна. Тэрийгээ ингээд илүү илэрхийлээд харин ямар зан одоо айж байгаа хүн чинь ингээд заавал амьдралдаа ямар нэгэн зүйлээс айцыг мэдэрнэ те. Гэхдээ тэрийг нь ингээд аав ээж нь айж байгаа үед нь туслаад ойлгоод тийм үү. За ингээд ямар нэгэн зүйл хиймээргүй байж болно те. Тэнгуут нь маялаа чи яв хий гэхийн оронд тийм үү. За жоохон миний охин чадна гэхдээ яг бэлэн болтол нь ингээд аав ээж нь хүлээж ий гэдэг ч юм уу ингээд ойлгож харилцах юм бол хүүхэд за би ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөлд итгэж болох юм байна. Би ингээд өөрийнхөө мэдрэмжинд итгэж болох юм байна гэд өөртөө итгэл нэмэгддэг. Дээрэс нь хамгийн ойр дотны аав ээж асар хамгаалагчтай итгэх итгэл нь бас нэмэгддэг. Ингээд намайг хүнд хэцүү мэдрэмжтэй, хүнд хэцүү айдас одоо янз бүрийн эрсдлүүдтэй тулгарч байхад минь намайг ойлгож хүлээж авах юм байна миний аав ээж. Тэгээд надтай намайг ойлгож намайг миний арыг дааж те намайг алдаад одоо ирэхэд минь ойлгож тусалж хүлээж авах юм байна гэдэг тийм одоо safe буюу юм аюулгүй мэдрэмжийг мэдэрж байгаа хүүхд хамгийн эрүүл энэгшилтэй өсдөг юм байна. Харин эсрэгээрээ ингээл загнаал зандраал сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг нь юусоо ойлгохгүй байх юм бол хүүхэд за би өстой алдаа гаргаж болохгүй юм байна. Би ямар ч эрсдэлтэй алхам хийж болохгүй юм байна. Би яг ингээд одоо ийм comfort zone буюу ингээд аюулгүй бүс дотроо байж ах хэрэгтэй юм байна. Би яг аав ээжийнхээ ингээд одоо сэтгэл санааны байдалд ч юм уу те аав ээжийнхээ санаанд нийцүүлэл байж ах хэрэгтэй юм байна. Хэрвээ би алдаа гаргаад ямар нэгэн эрсдэлтэй алхам хийгээд алдлаа гэхэд хинч надад туслахгүй юм байна. Би энэ орчлон дээр ингээд ганцаархнаа юм байна. Тэгээд хинч надад туслахгүй учраас би ямар нэгэн эрсдэлтэй алхам хийж болохгүй юм байна. Ингээд хүүхэд ерөөсөө ингээд өөрийгөө дайчилж ч юм уу хорвоо ертөнцийг ингэж таних мэдэх өөрийгөө сорьсон ямар нэгэн зүйлд оролцоосоо ингээд цутаагаад эхэлт юм байна. Одоо чинь хүүхэд ингээл багасаа ямар нэгэн тийм олимпиад ч юм уу тэмцээн урлагийн номерт ингээд орох боломж гарлаа. Тэгэнгუთ secure attachment буюу эрүүл энэгшилтэй хүүхэд бол би орё. Тэгээд би чадахгүй байсан ч яг оролдоод үзье гэдэг тийм одоо яагаад гэвэл би чадахгүй байсан ч алдаа гаргасан ч миний аав ээж намайг ойлгоод ингээд алдаагаасаа даван тулахт минь туслана гэдэгт итгэж байгаа. Харин ингээд загнаад байдаг ойлгодгүй аав ээжтэй байх юм бол тэр хүүхд одоо би юунд ч оролцохгүй. Яагаад гэвэл би энд ороод ингээд ямар нэгэн алдаа гаргачих юм бол хинч надад туслахгүй. Хинч намайг ойлгоод за яах вэ гэд хүн алддгиймаа гэд миний нурууг илээ толгойг минь илэхгүй. Надад тийм байхгүй. Тийм болохоор би ингээд ямар ч эрсдэлтэй алхам хийхгүй. Гэт ингээд өөрийгөө ерөөсөө хөгжүүлэхгүй яг ингээд comfort zone дотор ингээд гацчдаг юм байна л да өөрийгөө хөгжүүлэхгүй ямар нэг алхам хийхгүй. Тэгэд бас нэг ийм одоо судалгаа байт юм бэлээ. Ингээд яг ийм өөр энэгшилтэй ингээд хүүхдүүдийг тэр чинь нэг наснаас доош байсан баха дөнгөж нэг настай ч болов хүүхдүүдийг ингээд өрөөнд дотор ингээ урд нь нэг юм өрдөг тоглоом ингээ тавьсан байгаа байхгүй. Тэнгуут яг юм эрүүл энэгшилтэй хүүхдүүд болохоор тэр тоглоомыг ингээ шууд аваад дээр нүүрж мөрөөл ингээ тоглоол эхэлдэг. Харин эрүүл биш энэгшилтэй хүүхдүүд нь болохоор ерөөсөө тэр тоглоомд хүрэхгүй. Ингээд эргэн тойрны хүмүүсээ ингээл ажиглал. Ерөөс тэр тоглоомоо ингээд ажиглаад хараад ерөөсөө гараа хүрэхгүй. Ерөөсөө тоглохгүй. Ингээ суугаад байгаа байхгүй юу? Бас зарим төрлийн эрүүл биш энэгшилтэй хүүхдүүд ингээд ажиглаж жагаад ингээд гараа хүргэж үзэж байгаа. Тэгээ ингээд гараа хүргэж үзээд эргэн тойрны хүмүүс нь ямар нэгэн сөрөг реакшн гаргахгүй байнгут нь ингээд тэрнээс ингээд ганц нэгийг аваад ингээд боломжтой тоглож эхэлж байгаа. Тэгэхээр ингээд хүүхэд ийм аюулгүй орчинд өсөх юм бол одоо амьдралыг илүү их explore хийж буюу ингэж танин мэдэж өөрийгөө хөгжүүлж хүмүүстэй бас ингэж харилцаа үүсгэж идэг. Харин ийм аюултай ч юм уу ийм хүчирхийлэлтэй загнаж зандардаг зоддог орчинд өсөж байгаа хүүхдүүд нь болохоор ингэж байнгын
ийм survival mode буюу өөрийгөө ингээд аюултай орчинд байна. Ингээд байнгын эргэн тойрноосоо ингээд ямар нэгэн аюул занал байгаа эсхийг ингээд хараад ажиглаад ингээд байнгын төвшөөртэй байж байдаг. Тэгэд хүний одоо тархины хамгийн номер 1 чухал үүрэг болохоор өөрийгөө амьд байлгах гэдэг үүрэг байхгүй юу? Хүүхэд хэдийгээр ингээд ямар нэгэн зүйлийг маш сайн сурдаг, амьдралын талаар ингээд одоо сурж хөгжиж тэг цаанаасаа бүх юмыг ингээд маш хурдан сурах чадвартай байдаг боловч аюулгүй байдал нь хангагдаагүй бол тэр бүх суралцах чадвар нь ингээ хаагдчихдаг, унтарчдаг. Яагаад гэвэл өөрийнхөө аюулгүй байдал нэг номерт учраас өөрийнхөө ингээд аюулгүй байгаа эсхийг шалгахын тулд ингээд байнга аюул занал хил байгаа ингээд эргэн тойрноос ажиглаад ингээд өөрийгөө хамгаалахад бэлэн ингээд хөшүүрийн байдалтай байж байгаа юм байна л та. Тим хүмүүс том болоод яадаг вэ гэхээр яг тэр нэг төвшүүрийн байдалтай хитрхи тасчихсан учраас өөрт нь тэр төвшүүрийг мэдрүүлж байгаа тийм төгшүүрийн мэдрэмжийг өгж байгаа хүмүүсийг ухамсаргүйгээр тийм хүмүүс татагдаад тэр хүмүүстэй гэрэлцдэг. Одоо ингээ хүмүүс тэгдэж штэ тэ яагаад ингээд нөхөртөө зодуулаад хамт байгаад байд юм бэ гэд ингээд эртгээс салаад явахгүй яасан зүгээр ингээ муухай харцангуут нь муухай харангуут нь хамгийн анхны удаа ингээд дорд үзэж гар хөрөнгуут нь шууд салахгүй яасан яагаад ингээ 20 жил энэ хүнд ингээ зодуулаад дарлуулад байцсан ингээд хохирогчийг гайхаад байдсан штэ. Тэр чинь нэгдүгээрт тэр хүн чинь багаасаа энэ хүчирхийлэл гэдэг зүйл бол энгийн амьдралын нэг хэсэг байт юм байна гэд ойлгоцсон байгаамаа. Хоёрдугаарт энэ хүчирхийлэл гэдэг зүйл чинь ерөөсөө ингээд шууд эхэлдэггүй маа. Хамгийн ихэндээ энэ хүчирхийлэл гэдэг зүйл чинь ингээд юу яадаг вэ? Тэр хүчирхийлэгч хүн чинь өөрийгөө ямар хүн бэ гэдгийг мэдчихэе. Тэр одоо эмэгтэй хүнийнд гар хүрэх үү, эхнэрээ дарлах уу гэдгийг өөрөө мэдж байгаа. Тэгээ тэрийг ингээд таниулахгүй тулд эхэндээ ингээд бүр маш гоё тийм love bombing гэдэг юм хийдэг байхгүй ингээд бүр маш сайн хандаал. Тэ бүхнээ зориулаад, бүх юмд нь туслаал. Тэгэл ингээл яан зүрийн үнтэй бэлэг ингээл өгөөл. Тэгэл нөгөө эмэгтэй чинь ингээд маш хүчирхийлэлтэй гэр бүл төссөн байгаа штэ. Тэнгуут ингээд нэг хүн өөрийг нь ийм их хайраар хайрлцсан чинь хайр гэдэг чинь юм байт юм уу? Ямар гоё юм бэ энэ хүн гэд ингээд энэ хүн надад үнэхээр хайртай юм байна гэд итгэждэг байхгүй юу? Тэгээд тэр хүний хүчирхийлэл чинь ингээд маш багаар эхэлдэг байхгүй юу? Ганц нэг ингээд доош нь хийхтэй. Ганц нэг ингээд зүгээр ингээд тоглоомоор чимхэх иймэрхүү үйлдэлэр эхэлдэг байхгүй юу? Тэгээд ингээд нөгөө эмэгтэй ингээд гахаад ёо өвдөж штэ гэд ингээд хүүе энэ хүн чинь ингээд эмэгтэй хүнийг чимэгчлээ гэж үгээд ингээд гайхсан чинь хүүе би ингээд чиний төлөө ийм их юм хийжсэн штэ. Би чамайг ингэж хайрлаж ирсэн штэ. Чи чиж хахад ийм зүгээр тоглож байхад чинь чи нэг ойлгоод уучлах чадахгүй байна уу гэдэг ч юм уу. Ингээд гут нөгөө эмэгтэй чинь ингээд ийм их одоо хайрыг мэдэрсэн байж хагаад ийм жижигхэн хүчирхийллийг заа гэд уучлцдаг байхгүй юу. За гэд уучлцдаг. Яагаад гэвэл тэр хүний ийм их хайр нь одоо тэр хүүхд эмэгтэйг одоо баг байхад нь одоо гэр бүлээс үзүүлдэг байсан хүчирхийлэл нь ийм их. Тэр хүний үзүүлсэн хайр нь ийм их. Гэхдээ үзүүлж байгаа хүчирхийлэл нь ихэндээ ийм жоохон байнгут нөгөө өмнөх бага насны энэ нэг хүчирхийлэлтэйгээ энэ жижигхэн чимхэх үйлдэлийг нь харьцуулаад за тоглож исэн юм чин дээ гэд уучлцдаг. Тэгээд нөгөө эрэгтэй нь ингээд чимгсэн дуучлаараа би тоглож исэн одоо өстө дахиж тэхгүй гэд ингээд дахиад love bomb дахиад нөгөө бэлэг сэлтгэн гут нөгөө эмэгтэй чи за надад ийм л хайртай штэ гэд нөгөө хүнийгээ ингээд уучлалж байгаа байхгүй. Тэгэл нөгөөтг чи ингээд баг нэмэгдээл. Тэгэл дахиад жижигхэн хүчрхийл үлдчихэд уучлаараа би дахиж тэхгүй гэл ингээд дахин ингээд бэлэг сэлт нөгөө нэг хайр ингээд тэрж мэмрээл ингээд халамжлал нөгөө хайр нь эхэлнэ. Тэгээд нөгөө эмэгтэй чинь нэг юм сонин юм ойлгомжгүй байдалтай тэгсэн мөртлөө ингээд нөгөө хүндээ хайртай болсон байдаг. Тэгээд дээрэс нь яг ийм байдалтай хүүхэдтэй болчих юм болвол тэр хүчирхийлэгч хүмүүс чинь ингээд за одоо энэ надаас ингээд явж чадахгүй би энийг ингээд би чамайг хайрлна чи ста бити ингээд ажил төрлөе би чи ста хүүхдэд хард би ста тойрынхоо төлөө бүхнийг хийн мин гэж жагаад ажил төрлөөс нь гаргаад тэгээд ямар ч ингээд нийгмийн статусгүй мөнгө төгрөггүй болгож жагаад жинхэнэ зодоо нь эхэлдэг байхгүй юу? Жинхэнэ зодож эхэлдэг байхгүй юу? Тэр болтол ерөөсөө тийм амар хүчтэй зодоо байхгүй. Тийм амар хүчтэй зодож матахгүй заяа. Тэгж амар хүчрхийлэл нь эхэлдэг. Тэгээд тэр бүхний дараа ингээд нөгөө эмэгтэй чинь те одоо ямар ч орлогогүй, ямар ч нийгмийн статусгүй тэгээд хүүхдтэйгээ жоо хүүхдтэй одоо яах энэ бүхнийг ингээд тэсээд
бай энэ бүхнийг ингээд одоо ингээд даван туулъя гэх. Тэгээд энэ хүн чинь ингээд намайг тэгэж их хайрладаг байсан штэ гэдэг нөгөө нэг тэр одоо өмнөх тэр love bombing memory буюу дурсамж нь ингээд толгой дотор нь байгаад байгаа учраас тэр хүндээ ингээд итгэсээр намайг буцаад тэр шигээ ингээд хайрлна. Би л илүү хичих хэрэгтэй байна. Би л одоо ингээд хүүхэд гаргаад навсаагаад ингээд арчаагүй байгаад байгаа болохоор надтай ингээд муухай хандаад байна. Би буцаад ингээд хүүхэд гарахаас өмнө анх уу эргэж эхэлж явах шигээ буцаад юм хөөрхөн болчих юм бол намайг хайрлчихна гэж бодоод ингээд өөрөө хичээгэлээдэг. Тэгээд тэгсэн ч хичээсэн тэр хүн чинь угаасаа хүчрхийлж байсан юм чинь юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгээд эцсийн бүлэгтээ яг хөө тэр эмэгтэй гэр бүл сална эсвэл тэр эмэгтэй ингээд бүр ингээд хохироод үлддэг байхan. Тэгэхээр хизээч бити хохирчиг буруутгаж байгаарэ. Энэ болвол багаар хилдэг юм ерөөсөө. Багаар хилж байгаа учраас тэр эмэгтэй ингээд ийм харилцаар орж ийн гэдгийг эхэндээ ерөөсөө мэддэггүй. Ийм байна. Тэгээ бид нар бол хүүхдүүдэд ийм нөхцөл байдал ингээ оруулахгүй тулд хүүхдүүдтэйгээ ингээд ийм эрүүл ээнэгшил гэдэг зүйлийг одоо яаж авах хэрэгтэй байна төлөвшүүлж хамт эрүүл ээнэгшлийн төрөлтөй ойлгож авах хэрэгтэй байна. Тэрний тулд яах вэ гэхээр хүүхдүүдийнхаа бүх сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрч бай гэж зааж өгсөн байна номон дээр. Ууртай байна уу? Гунигтай байна уу? Айсан байна уу? Тэ? Эсвэл ингээ баяр хөөртэй байна уу? Тэр бүх сэтгэл хөдлөлийг нь ингээд хүлээн зөвшөөрөө. Одоо жишээ нь ингээд баярлал хөөрөөл эхлэнгууд бидний жоохон байхад чинь тэ. Одоо нөгөө нэг юу гэдвүлээ? Ямар хошног урт өдрөө умалцсан нэлээ. Нэг тийм үг байдэн штэ ингээд баярлангуут шууд загнаад байдаг. Эсвэл ингээ уурлангуут юундаа уурлаад байгаа нь чи зөв юм хийсэн юм уу мэсэн юм уу гэл те. Эсвэл айгаад ангуут гү юундаа айд юм аяглаад байгаа ч гэд ингээ бүх сэтгэл хөдлөлүүдийг маань өгөөсгөх чингууд бид нар ерөөсөө өөрийнхөө зүүн совин өөрийнхөө мэдрэмж гэдэг зүйлд итгэхэ болчдөг. Тэгэд өөрийнхөө зүүн совин мэдрэмжинд итгэхэ болцсон хүмүүс чи яаж одоо ингээд муу хүн байна гэдэг мэдрэмж төрөөд хахад тэрэндээ итгэхэ болцсон юм чинь за ингээд намайг гаднаа ингээд хайрлаад миний төлөө зөндөө юм хийсэн юм чинь ингээд тэр хүнийг ингээд хань ижлэрээ сонгочихж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь юм trauma bonding гэдэг юм байна бас. Одоо сэтгэлийн шарахаараа ингээд холбогдоод тэр хүнтэйгээ ингээд хайрт сэтгэлийн холбоотой болчдөг. Тим нэг бас сэтгэл зүйн ойлголтууд байна. Тэгэхээр ингээд тэглээ гэд ингээд хүүхд уурлаад ямар нэгэн тийм одоо зан үйлдэл хийж байгаа тэр муу үйлдэлүүдийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш. Хэл хязгаарын тогтооно. Тэгээ хүүхдэд ингээд туулах ёстой асуудлуудыг нь туулуулна өөр нь. Асуудалтай нүүр тулна. Гэхдээ тэр үед нь ингээд тийм ээ энэ хэцүү. Тэгтээ чи чаднаа. Аав ээж нь чамтай хамт байна гэдэг мэдрэмжийг л өчг. Тэрнээс урдуур нь ороод бүх юмыг хийгээд бай гэсэн үг ерөөсөө биш. Урдуур нь ороод бүх юмыг хийгээд бай гэсэн үг ерөөсөө биш. Чи айдсыг мэдэрч байгаа бол аав ээж нь ингээ хажууд чинь байна аах хэрэггүй. Бэлэн болсон үедээ наатаа хийгээрээ. Чи чаднаа гэд тэр айдсыг нь даван туулахад нь туслах. Тэрнээс биш яагаад байгаа юм бол бити наатаа бити хий гэж ерөөсөө ингэж хитрхи хамгаалах биш. Тэгээ би энэ талаар бас дахиад яг гоё дараагийн дугаараараа ярилцсан. Би одоо бас нэг юм Dopamination тэгээд Raising Confident Child гэдэг юм хоёр ном уншиж байгаа. Энэ ном дээр бас яг энэ тухай ингээд маш гоё холбогдож байгаа нэг юм хоёр ойлголт байгаа. Тэрний талаар би бас ингээд дараагийн бичлэгээрээ ярина. Тэгээд өнөөдөр болохоор бүгдээрээ энэгшлийн тухай ярьлаа. Тэгээд энэ энэгшлийн тухай ингээд ярихад хүүхэд биш үү те аав ээжтэйгээ итгэж одоо яг ингэж битсэн байгаа байхгүй юу? Англиар нь би хэлээ л да. The more we rely on our parents, the more we can be curious and explorative гэж аахгүй. Хүүхд ингээд аав ээжтэй одоо итгэж чадах тусмаа тий аав ээжтэйгээ ингээд итгэлтэй сайхан харилцаатай байх тусмаа л амьдралыг илүү их одоо судалж илүү сониуч зантай илүү их зүйлийг ингээд олж мэдэж сурч хөгжихийн тулд явах болно гэж байгаа. Тэгээ энэ үгийг өөрөөр юу гэж тайлбарсан? The more child feel he can depend on parent, the more independent they can be гэж аахгүй. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр аав ээжээсээ хамааралтай байх тусмаа хүүхэд илүү их бие даасан болж хөгжнөө гэж хөгжиж чаднаа гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл ингээ түрүүн ингээ хэллээ шүү дээ. Хин нэгэн хүнд ингэж одоо итгэж миний арыг дагаана гэсэн итгэл байхгүй бол тэр хүүхд ерөөсөө хөгжиж альва зүйлийг араас ингэж одоо зориг мөрөөдөлтөй
хүрхийн тулд те ямар нэг эрсдэл алхам хийж чадахгүй ингээд аюулгүй байдлаа хамгаалахын тулд ингээд яг нэг дотороо ингээд гацчихнаа. Гацна гэдэг нь өөрөө одоо жишээ нь нөгөө нэг гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаан дээр бас ингээд юу аа хамааралтай болоод эхэлдэг. Одоо хүн чинь амигдала буюу одоо айдастай холбоотой тэр тархиныхаа нисийг ингээд идэвхжээд эхлэхээр fight, flight or freeze гэдэг юм буцааж тулалдна, эсвэл зүхтна, эсвэл хөлдөж гацна гэдэг ийм гурван төрлийн хариу үйлдэл үзүүлдэг байхгүй юм айдас төгшүүрийн байдалтай үед. Зарим хүмүүс нь болохоор ингээд айсан үедээ шууд буцаагаад дайралтгийн те одоо нөхөр нь ингээд уурлангууд өөрийгөө өмөр шууд өөдөөс нь хэрэлдэн гэсэн үг. Эсвэл flight буюу цухтаа. Нөхөр нь ингээд уурлаад эхлэнгуут шууд цухтаагаад одоо юм аваад ингээд одоо ээж аав дээр очдөг ч юм уу ингээд айж байгаа зүйлээсээ шууд цухтаад. Эсвэл freeze буюу бүр ингээд гацчихдаг. Яахаа мэдгүй бүр ингээд гацчихдаг. Ийм гурван төрлийн хариу үйлдэл байт юм. Тэгэхээр ингээд 20 жил ингээд нөхөртөө зодуулсан, нөхөртөө ингээд дарамтлуулсан эмэгтэйчүүд бол ингээд айдсын тархиных нь ингээд тэр айдсын амигдалааны идэвхжээд ингээд бүр гаццсан, яахаа мэдхээ болцсон. Тэгээ дээрэс нь тэр эмэгтэй ингээд өөрөө хүчирхийлэлтэй гэр бүлд багасаа өссөн бол тэр хүчирхийллээс гарахт нь гэр бүлийнх нь хүмүүс нь тусалж чадахгүй гэсэн үг. Аав нь өөрөө хүчирхийллэгч байвал тэр ааваа надад туслаач гэд очиж чадахгүй гэсэн үг. Тэр хүн туслах хүн байхгүй гэсэн үг. Тийм болохоор тэр хүн ингээд тэр нэг гэр бүлийн харилцаанаас гарч чадахгүй яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр хизээч битгий хохирчиг буруутгаарэ хүмүүсээ. Тэгээ хүүхдүүдээ бас ингээд одоо сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь ингэж байгаа байхгүй. Одоо түрүүний зайрагны жишээн дээр те өглөө сэрэнгуутаа үгүй зайрам гэдэн ингээд ууралж авах юм бол болохгүй ээ миний хүүгээд зайрам гөхгүй. Гэхдээ яг уу чи ингээд хүсэж байгаа юм авч чадахгүй тэгээд уурч хүрж байгааг би ойлгож байна. Гэхдээ миний хүү зайрамгаа авахгүй заяа тэгээд миний хүү ингээд байж байгаа дуурн гарчна. Ингээд одоо миний хүү өөр юм идүүлээд эсвэл ингээд жоохон байж байгаа өлсгөр юм дээрээ ингээд одоо ууралж байгааг нь чи ууралж болно. Гэхдээ чи уурлаа гэд ингээд зарим гэднэ гэсэн үг. Чи уурлаа гэд юм эвдэс сүйдэж болно гэсэн үг биш. Гэсэн үг ингээд юм хэл хязгаартай. Гэхдээ сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрнө. Тэнгуут ингээд хүүхэд угаасаа цаанаасаа сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрөд эхлэхээр ингээд тайвширчдаг гинэ. Ингээд айгаад уйлсан чинь за үнэхээр ингээд айцсан байна, цочцсон байна. Аргагүй гэд тэнгуут хүүхэд ингээд тайвширчдаг. Юундаа айдгийн ингээд ах юм бол ингээд улам намайг энэ айдас донд хамгаалах хүн байхгүй мэн гэдэг ингээд улам ууралдаг. Эсвэл юундаа ууралт ингээд уурал бохимдлыг нь үгүйсгээд эхлэхээр ингээд улам их уурна хүрдэм байл та. Харин за яг чиний уур чин хүрэх чин зөвөө тэгтээ болохгүй гэдэг ингээд ууралж байгааг нь хүлээн зөвшөөрөөд эхлэхээр за би энэ ингээд нөхцөл байдал ганцаараа биш байна. Намайг ойлгож байгаа юм байна гэдгийг мэдрээд эхлэхээр хүүхэд уурлахаа болчдөг. Илүү хурдан тайвширч эхэлдэг гэж зааж өгсөн мөлий. Тэгээ би энэ бол бүр ингээд үнэхээр гоё ном байлээ. Би бүр энэ номыг ингээд баг бүлэг болгоноор нь ингээд дугаар хийгээд ингээд та хэдтэйгээ ингээд ярьж өгмөр энэ. Тэгээд би ингээд цаашаа уншаад бас сурсан юмнуудаа дахиад зөндөө ярина. Тэгээ би энэ ном ингээд үнэхээр гоё аваа болохоор бас ингээд Монгол руу захиалж авсан байгаа. Тэгээд хэрвээ та энэ номыг уншмаар ах юм бол миний Talking Toddlers Instagram хаяг руу мессеж бичээрэй. Тэгээ энэ нөгөө юу Америкаас ингээд захиж авчруулсан болохоор ингээд нөгөө энэ номчоо айгүй хүнд штэ. Тэгээд юу ингээд 3 ширхгийг авчирсан. Тэгээд энэ юу жоохон нөгөө нэг юм хүнд мүнд болохоор жоохон үнэтэй болсон. Тэгээ нэг ширхэг нь 66,000. Тэгээ гэхдээ л бүр үнэхээр worth it. За энэ номыг бүр ингээд нэг уншаад баг 3 4 зөндөө олоода ингээд уншсан байлээ. Би бол энийг ингээд дахин уншина гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ та энэ номыг уншмаар ах юм бол миний Instagram руу захаа бичээд, мессеж бичээд тэгээд энэ номыг хүргэлтээр аваарай. Би энэ номыг 66,000-аар зарж байгаа шүү. Тэгээд өнөөдрийн дугаартай хамт байсан баярлалаа. Хэрвээ энэ дугаар ингээд та хэдэд маань таалагдсан бол, хэрэгтэй байсан бол өөрийнхөө бага насны хүүхэдтэй дотны хүмүүс рүүгээ явуулаарай гэж хүсэж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.